Дорногов аймгийн Төв номын сан үүсгэн байгуулагдсны түүхт 80 жилийн энэ онд тохиож байна. Тус аймгийн номын сан хуучнаар бүгд найрамдах Монгол Ард улсын соёлын яамны 1945 оны 2 дугаар сарын 28-ны 28 тоод тушаалаар байгуулагдсан бөгөөд Монгол улсын баатар Дашин Данзан Ванчиг 1961-ээс 1963 онд номын сангийн эрхлэгчээр ажиллаж байхдаа номын сангийн одоогийн чулуун барилгын нэг давхрыг аж ахуйн аргаар 4 өрөө бүхий 196 м квадрат ашигтай талбайтай 50 хүний судалтаагаар барьж ашиглалтанд оруулж байлаа. Говь нутгийнхны оюуны цангааг тайлагч номын орд өргөө болсон энэхүү номын санг 2019 онд Дорногов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр яруу найрагч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ очир агсны нэрэмжид болгож байсан билээ. 74 оноос номын сангийн ичний сургуульд хамгийн анхны төгсөлтийг төгсөж байлаа. Торонд номоо хийгээд гадуур албан газар хуваар гаргаа явдаг байлаа. Одоо тэгэхэд тийм малга бүх юм компьютер утсаар л ажиллаж байна шүү дээ. Сайхан болж хөгжил сайхан байна. Номын сангийн түүхт 80 жилийн өнөөдөр ийм бэлэг сайхан өдөр тохиож байна. За манайх ойг өгсөн олон сайхан ажлыг соёл олон нийтийн ажлыг зохион байгуулан хийсэн байгаа. Судар хөмрөглөх байшин гэсэн нэртэйгээр 80 жилийн түүхт номон бидэд өнөөдөр үлгэдэж гар дараа авч байна. За мөн тогтмол явуулдаг соёл олон нийтийн ажлууд маань мөн ой өгсөн арга хэмжээнд бүгд явсан. Уран зургийн уралдаанууд явсан, эсээ бичлэгийн уралдаан явсан, арвжааг хэн сайн мэдвэ шүлгийн уралдаан явсан. Ингээд төрөл бүрийн соёл олон нийтийн ажлыг тогтмол явуулдаг. Тэр үйл ажиллагаанд мөн явцаар байгаад энэ түүхт өнөөдөр учран залгаж байна. Ойг өгтөж уншигч олон нийтийн дунд оюуны бүтээлч олон ажил зохион байгуулснаас гадна Ахмад дунд залуу үеийн төлөөлөгчид сумдын номын сангийн ажилтнууд иргэдийг хамруулсан баярын хурал номын санчдын урлагийн тоглолтыг олонний хүртэл болгож эргэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг шагнаж урамшуулсан байна. Мөн номын сангийн цаг үеийн Хуанли түүх өгүүлсэн судар хөмөргөлөх байшин номыг баримтаглан авч хойч үедээ түүхийн шаштар босгожээ. Одоогоор номын сан мэргэжлийн 5 номын санч захиргаа үйлчилгээний ажилтнууд нийт 14 орон тоотой ажиллаж байна.